Дараагийн мэдээлэл танилцуулъя. Японы ерөнхий сайд Санай Такачи удахгүй парламентын доод танхимын сонгуулийг зарлж болзошгүй гэсэн ийм асуудал яригдж байгаа. За үүнтэй холбоотойгоор их баригч либерал ардсан намын зүгээс хүнсний татварт ногдуулж хэрэглээний татварыг бууруулах тэглэх ийм бодлого баримтлана гэдгээ мэдэгдэж байгаа юм. За их баригчийн намуудын зүгээс хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний татварыг болгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгана гэдгийг Нямгараг тус намын удирдах албан тушаалтан хэлсэн байна. Либерал ардсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Сүничи Сузуки телевизийн нэвтрүүлэгт оролцож хэлэхдээ тус намын үндсэн байр суурь бол Японы инновацийн намттай хамтран байгуулсан эвслийн гэрээг шударгаар даган мөрдөх явдал гэж мэдгдсэн. За уг гэрээнд хоёр нам хүнсний татварыг 2 жилийн хугацаанд төтгөлзүүлэх хууль эрх зүйн арга хэмжээ авах талаар тохиролцсон байдгийн байна. Японд хүнсний болон ундааны бүтээгдэхүүнд 8% хэрэглээний татвар ногдуулдаг. За харин бусад бүтээгдэхүүнд ихэнхдээ 10% татвар ногдуулахаар тогтоосон байдгийн байна. 2 дугаар сарын 8-нд болох төлөөлөгчдийн танхимын сонгуулийн өмнө татварын хэмжээг бууруулах асуудал гол анхаарал татаж байна гэж ажиглагчид хэлж байна. За харин Японы хамгийн том сүр хүчний нам болох Японы үндсэн хуулийн ардсан нам болон Комете намын зүгээс бүрдсэн шинэ сүр хүчний эвсэл болох шинжлэлийн төв холбоо нь хүнсний хэрэглээний татварыг бүр мөсөн байхгүй болгоно гэсэн ийм амлалтыг өгч үүнийхэн чиглэлээр ажиллахыг зорж байгаа юм байна. За тус намын зүгээс бас мэддэгдэхтэй хүнсний татварын хувь хэмжээг тэг болгохын тулд бид шаардлагатай санхүүжилтээр хангахыг зорж байна гэж Комете намын ерөнхий нарийн бичгийн дарга Макото Нишида олон нийтийн телевиз болох NHK-гийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдгдсэн байна. Либерал ардсан намыг тэргүүлдэг Японы ерөнхий сайд Санай Такачи баасан гаргаас эхлэн 150 хоногийн хугацаанд парламентын ээлж чуулганы эхэнд болох доод танхимыг тарааж магадгүй гэж хэлсэн. За ингэснээр олон нийтийн дэмжлэг өндөр байгаа цаг хугацааг ашиглан эрх баригч эвслийг илүү их олон судалтай болгох чиглэлд анхаарч байгаа. За одоогийн байдлаар эрх баригч эвслийн хувьд дөнгөж олонхыг бүрдүүлж байгаа учраас үнэлэхгүй олонхыг бий болгох чиглэл энэхүү өндөр нэр төртэй байгаагаа ашиглах зорилго тавьж байгаа юм. За либерал ардсан намтай хамт хэдэн 10 жилийн туршид эвсэл байгуулж ажиллаж байсан эвслийнх нь гэрээ нь бол саяхан дуусгар болсон. За Японы хамгийн том буддын шашны байгууллага болох Сокой Какегийн дэмжлэгтэй болох үндэсний хуулийн ардсан нам болон Кометагийн эвсэл нь тодорхойгүй байдлыг бий болгосон. За тэд бол энэ түүнтэй холбоотойгоор эрх баригч нам уг эвслийн дэмжлэгт найдах боломжгүй улсын нөхцөл байдал үүссэн учраас шинэ эвслийн холбоог байгуулад байгаа. За энэ холбоотой эвсэлтэй холбоотойгоор энэхүү эвслийн зүгээс баримталж байгаа бодлого нь хүнсний татварын хэрэглээний татварыг байхгүй болгох ийм зүйл яригдж байгаа. За шинэ нам хэрэглээний татварыг бууруулах зэрэг инфляцийн эсрэг арга хэмжээг ил тод явуулах болно гэж Японы үндсэн хуулийн ардсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Жун Азоми нэвтрүүлэгт оролцохдоо мэдгдсэн байна. За эрх баригч эвслийн инфляцийг бууруулах арга хэмжээг үр дүнгүй гэж сүр хүчний намаас шүүмжилж байгаа юм. За 10 дугаар сард ерөнхий сайд босон Санай Такачигийн засаглалын үед зах зээлийн зардал нэмэгдэх төлөвтэй байгаа учраас инфляцийг гол хурцгах хүчин зүйл болох йений ханшийн уналд одоогийн байдлаар зогсох шинж төдийлөн харагдахгүй байна. За Японы санхүүгийн байдал ерөнхийдөө муудаж байгаатай холбоотойгоор урт хугацааны засгийн газрын бондын өгөөж өснө нь хөгжингүй эдийн засгийн орнууд дотор хамгийн муу үзүүлэлтийг үзүүлж байгаа ийм байдал үүсэж байна. За Такачигийн өмнө нь бол ерөнхий сайдаар ажиллаж байсан удирдагчийн хувьд хэрэглээний татвар хэмжээг бууруулах асуудал том болгоомжтой хандаж байсан. За орлого нь нийгмийн даатгалын өсөн нэмэгдэж байгаа зарлагыг нөхөх зорилготой гэж үзэж байсан учраас энэхүү болгоомжтой бодлого баримталж байсан болов энэхүү Санай Такачигийн засгийн газрын хувьд хэрэглээний татвар за тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнд богдуулсан хэрэглээний татварыг тэглэх ийм бодолтой байгаагаар мэдгдсэн. За Японы инновацийн намын хамтран удирддаг Фумитака Фужити мөн телевизийн хөтөлбөрийн үеэр татварын хувь хэмжээг бууруулж санхүүгийн зардлыг хязгаарлалтгүйгээр нэмэгдүүлэх нь асуудал биш гэж хэлээд санхүүгийн зах зээл нь Японд юу хийж болох талаар маш мэдрэмтгий ийм мессежүүдийг өгч байгаа гэж нэмж хэлсэн байна. За бид санхүүгийнхаа зардлыг хариуцлагатайгаар нэмэгдүүлэхийн зэрэгцээ хариуцлагатай байдлаар зардлыг удирдах арга барилаа шинжлэх ёстой гэж Японы бас удирдах байгаа. Мөн Японы эвслийн засгийн газарт багтсан энэхүү Японы инновацийн намын удирдагчийн зүгээс мэдэгдэж байгаа юм а.